За бид малажийнхаа эрчимжүүлэн эхлэхээр хамгийн түрүү хашаа тижээлийн асуудал. Уламжилт малажих маань хашаа тижээл энэ хоёрыг засчих юм бол эрчимдсэн болно гэж яриад байгаа. За тэгэхээр одоо энэ Булган аймагт нэг Канад хүн жишээлхэд яруу хөдөлтөж аваад тэгээд буудагаар улаан буудаа янз бүрийн ургамал тижээлийн ургамлаар шахаж хагас эрчимдсэн байдалтай тийм аж ахуй хийж гэн. Энэ дээр яа хагас эрчимдсэн гэдэг нь болохоор одоо нэг хагас жил захин шахна гэсэн үг шүү дээ. Бэлэм мал малчтаас аваад тэгэхээр энэ яах вэ гэхээр жин нэмэн мэдээж махан өөртөө болоод тэгэхээр арай зөөлөн махан ч гэсэн зөөлрөөд арай амттай болно гэсэн үг. За тэгээд бид нар эрчимдсэн мал аж ахуй гэхээр уламжилт мал аж ахуйсаа татгалзаа шууд хашаанд оруулаад өвс өгөөд эсвэл тижээл өгөөд байх юм уу гэхээр маш энэ чинь өндөр өртөгтэй бас тийм амархан арга биш. Дээрээс нь одоо орчин бас нэг ярьж байгаа хандлага нь мал аж ахуй дээр жишээлбэл манайх төстэй Канад гэх юм уу тийм хойд Америкийн орнууд хагас бэлчээрийн хагас одоо хашаан дотор гэж тийм аргыг сонгоод байгаа. За энэний төлөөлөгч болж одоо манай Монголд үзэж байгаа саяны бас нэг Канад нөхөр Аластер гэж хүн байгаа. Тэр хүн бол Торонто аймгийн Баян-Дүн суманд Монгол органик гэж компани байгуулад тэнд 3 дахь жилдээ орон нутгийн өхрийг аваад шахаад хашаан дотор тижээж жагаад зах зээлд нийлүүлж байна. Энэ эхлээд 3 жил болж байгаа. Энэ жил анхныхаа мах нийлүүлж байгаа. Гэхдээ нөгөө булганы Канадаас ялгаатай нь болохоор зөвхөн хашаан дотор байлгаад тижээл өгөх биш. Нөгөө бэлчээрээ хашаалаад. Тэгээ зүгээр тийм нөгөө буудай ч юм уу тийм хүчит тижээлэр биш, өвсөөр нь тижээн. Өвсөөр намар ахиухан аваад хашаалж гаад. Тэгэх юм бол тэр булганы Канадаас ялгаатай нь юу вэ зэрэг улаан буудай янз бүрийн тийм хүчит тижээлэр биш. Байгалийн өвсөөр нь шахсан юм өхөр зах зээлд нийлүүлнэ гэсэн үг. Энэ байгалийн өвсөөр нь шахлаад махан илүү амтлаг зөөлөн модно. Тэгээд тэр булганы Канадаас ялгаатай манай Донтын Баян-Дүнгийн Канад нь болохоор өвсөөр нь шахна гэх юм урт хугацаанд тижээд бараг жил гаруй тижих байх шүү. Тэгээд зуны улиралдаа бэлчээчээд тижээл багтай болоод ирэхдээ зэрэг хадсан өвсөөрөө ерөнхийдөө тэр хашаан дотор оруулаад хадсан өвсөөрөө тижээгээд явна гэсэн.